За ороймент. За ямар ч гэсэн дууны талаар бас яаж бүтсэн талаар ярих нь бас зүйтэй байх тийм байх. Тийм. Тэгэхээр энэ дууны анхны санаачлагч бол одоо ер нь бол Томоо байсан. Гэхдээ ер нь бол найз нөхдийнхээ тухай дуу хийж бас бидний эвлэлд нь нэгдэх тэр олон сайхан дурсамжуудыг бүтээж ирсэн бас тэтгэд талаараа дурсамж дуу бас хийх гэдэг санааг анх Томоо битэр маань ярилцаад тэгээ энэ нэр маань Томоо бас маш сайхан уриалгахын дэмжиж бүх тал дээр одоо дэмжлгүй яах вэ? Тий, тусалсан дэмцэнд бас Томоодоо бас thank you man. Баярлалаа. Чи байгаагүй бол одоо ер нь бол би бол илүү хараад яагаад маш их баярлсан гэхээр те Пара маань ярьж ирсэн. За хэдүүлээ он удаан жил 20 жил тийм ээ бараг 30 жил найз нөхөрлөө. Бас найз нөхдөд одоо өдий олон жил сайтай муутай энэ амьдралыг туулж ирсэн энэ замналыг өгүүлсэн юм дуу зохиомоор байна гэж хэлэхэд миний сэтгэл маш хөдөлж үүнээс бас маш их урам зориг авч найзтайгаа хамтарч энэ дууг зохиосон байдیں۔ За тэгээ энэ дээр бас дурдахгүй байх харахгүй хоёр хүн байгаа. Манай Хүүзи байна, манай Мок байна. Тэгээ Мок бас энэ санааг маш дэмжиж те. За тэгвэл мань бас нэг хэдэн үг мүгэн дээр нь бас оролцъё. За тэгээ одоо Парагийн үгэлж байгаа хэсгийн одоо их хэсгийг бол манай Хүүзи бичсэн байгаа. Бас Мок бас нилээ хэдэн мөрт явсан байгаа шүү. Тэгсэн анхны бас мөрний чихийн санааг бас Мок гаргаж ирсэн. Ерөнхийдөө үгний хувьд бол 3 хүн бичээд тэгээ ерөн бол төслийн санаачлагчаар бол Пара маань байсан. За би бол яг зүгээр дууны хувьд гүйцэтгэл хийсэн. Тэгээд дуу маань гоё болж таарсан шүү те. Тийм тэгээд өнөөдрийн бас зураг авалтууд хоёр найз манай бас тусалж байна. Тэгээд ерөнхийдөө энэ бол яг хийж байгаа нь болохоо бид хэд боловч энд бол бүх найз нөхдийн минь одоо тийм бидэрт өгсөн сайхан дурсамжууд бас энэ дууг бүтгэхэд бас тусалсан гэж харж байгаа байхгүй. Яг inspiration тэр их өгөгдлийг бүх найзууд маань бид тэдрийг би яг жоохон хүүхэд байсан тэр мөчөөр нь нүдэндээ харж төсөөлж иж аялгаа энэ үг гэдэг гарсан байдаг. Тэгээ энд ерөөсө бүгд байдаг шүү. Зүгээр яг хийх бүтээх тал дээр нь бид дөрөв ажилласан. Ер нь бол дууны утга санаа хамгийн гол утга агуулга нь бүгдээрээ байгаа. Тэгээд бид хоёр энэ төрсөн нутаг дээрээ за 57-гийн дээвэр дээрээс дууныхаа зургийг авчаад тэгээд энэ талаар бас ярьж байгаа та баяртай байна. Тэгээ энд ашрамд хэлэхэд бас ингээд бүх найзуудтай бас хайртай шүү. Тэгээ бид нар энэ амьдрал дээр өөрөө өөрийнхөө дүрээр өөрийнхөө одоо авьяас чадвар бэлэг оюун ухаанаараа амьдраад ингээд өөрийнхөө боломжоор явж байгаа ч гэсэн уулздах цаг мууч ховор болсон ч гэсэн гэхдээ үргэлж сэтгэл зүрхэндээ бас бие бинийгээ бодож бас хайрлаж явдаг шүү. Тэгэхээр энэ тэглгүй байх. Одоо цаг мөчид бас хэдүүлээ хоорондоо гоё цааш олон жил гоё нөхөрлж явна гэдгийг бас хэлье. Дууныхаа дахилтын төгсгөл дээр ер нь энийг хэлсэн байгаа шүү дээ. 10 жилийн хэдэн найзууд минь үн мөнхийн хайр гэдэг. Та нартаа үн мөнхөд хайртай шүү гэж хэлье да. За ингээд чамд олон бүх найзуудтай бас баярлалаа. Тэгээд энэ их сайхан урам танд их баярлалаа бас. Энэ бол бас таны том Миний бас аюу зориг байсан. За ингээ Пара маань ингээ бас артист нэр зүүсэнд баяр хүргье. Одоо намайг бол ер нь артист Пара. Гэтэ сайхан маань юмний ард гарчлахаар бас их гоё байд юм байна. За тэгээд энэ дуу бичигдсэн, зохиогдсон, хийгдсэн түүх тэрний цаана байгаа амин сүнс ерөөсөө та нар минь бүгдээрээ юм шүү. Яг та нарын хүүхэд насыг би нүдэндээ харж энийг зохиосон байдаг. За тэгээд Парада дахин баяр хүргэе. Энэ төслийг санаачилж тийм ээ. Найзууд дандаа бас үн нүд дурсан гэх юм уу. Баяр хүргэе. За баярлалаа. За ингээд rest in peace. Би юу хийчихсэн бэ?